Одоо өргөн баригдсан байгаа хуулийн ач холбогдол ойлгож байна. Гэхдээ цаад тогтолцооны өөрчлөлт рүү ерөөсөө алахгүй байна гэж харж байна. Дахиад одоо шижигдэн ялагдчихийг цагдан хорих тухай гэдэг бүр гарчигтай хуулийг өөрчлөмөр байна. Бүр хорж байцаа гэдэг зорилготой юм хуультай байгаад байна. Дасан зэрэглэх арга хэмжээг хэрэгжүүлэх тухай хууль гэж өргөтгөөд хорихоос хордгүйгээр өөр байдлаар мөрдөж шалгадаг гадуур хүнийг ингээ байлгаж байгаад эрхийг нь хязгаарлахгүйгээр үнэн бодиттой тогтоох чадвартай тэр мөрдөн шалгах үйл ажиллагаа руу шилжихгүй бол хуулийн нь гарчин хүртэл зөвхөн хориод үг алаад үг гэдэг шиг ийм хуультай улс ер нь алга штэ тий. Энийг хурдан оруулж ирмээр байна. Хоёрт нь нотгоонын чиглэлийн процессыг сайжруулж байгаатай холбоотой энэ шинжээчдийн асуудлыг бас шийдэхгүй бол манай шүүхийн шинжээчийн зориулсан хууль чинь байгуулгын хууль болж чадсан шүү. Тэрийг процессын хууль болгож өгөх